Сайн байцгаана уу? Би өнөөдөр тарот мэргээрээ ганц бие синглчүүдэд зориулж тарот хийх гэж байгаамаа. За, би тэгээд энэ 3 стикер сонгосон байгаа. Энэ нэгдүгээр группийн ирвэхээ байна. За, чулуунаас хараад бас сонгож болно. Им ягаан кварц байгаа. За, хоёрдугаар групп ийм зураглалтай улбар шар өнгөтэй улаан чимшиг, улбар шар чимшиг өнгөтэй. За, ийм цагаан өнгөтэй цэвэрлэгээний чулуу байдаг. За, 3-дугаар бүлэг ийм цэнхэр зураглалтай ирвэхээ байна. За, ийм ягаан оруулахтай булар чулуу байгаа. За, энэ та нар зурагнаасаа хараад юм уу эсвэл бол чулуунаасаа хараад сонгож болно. За, энэ дээр асуулт болохоор та яагаад одоо ултал ганц бие яваад байгаа вэ? За, дараагийн асуулт нь таны тэр харж явдаг хүн ямархуу төрлийн хүн байх вэ? 3-дугаар асуулт нь хизээ таны хос гарч ирэх вэ гэсэн 3 асуулт тавьж байгаа. Тэгээд та бүхэн лайк, сабскрайб дараад өгөөрэй. Энэ бас намайг дэмжиж байгаа идрэл юм шүү. Та нараасаа энийг хүсэж байна. За, баярлалаа. Сонголтоо удаан хийгээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? 1-р бүлгийн нэрийдэнгдээ тавтаа морилороо та нарын сонгосон чулуу маань энэ бялтгандаг ягаан кварц чулуу сонгосон байгаа. Ийм чернэл өнгөтэй ийм ирвэхийг сонгосон байгаа шүү. За, 1-р бүлгийн асуулт маань ганц бие та яагаад одоо болтол ганц бие яваад байна вэ гэсэн. Уул нь та бол маш гоё хатан энергитэй өөрөөсөө бүгдийг ингээ бүтээж чадах ийм сайхан энергитэй хүн байгаа байхгүй юу? Бүхнийг төрүүлж чадах айгуу бусдыг бас маш сайн ойлгодог, халамжилж чаддаг, бусдаа бас нийтж маш гоё эмгтээлэг энергитэй ийм сайхан Queen of Pentacles гэд энэ хатан гарч ирсэн. За, дараагийн хүзэр маань энэ 7-гийн зоос гарч ирсэн. Та магадгүй ажил ихтэй байсан байж магадгүй. Тэгээд үр шимээ бас хүртэж чадахгүй, жоохон сэтгэлээр унаад тэгээд гадуур дотор бас гарч чадахгүй, найз нөхдөдөө гарч чадахгүй, жоохон зав гаргаж чадахгүй байсан байна л да. Тэгээд одоо хүртэл ингээд тэрнээсээ болоод сингл хിവэрээ яваад идэг. Тэгээд энийгээ жоохон ингээд болчвол өөртөө цаг гаргаарай гэж хэлмээр байна. За, дараагийн хүзэр маань аягны тамга маань ингээд доошоо хараад гараад ирсэн. Магадгүй та хуучин дурсамж таны сэтгэлийг чинь зовоогоод байдаг болвол тэр сэтгэл зүйн шаналлаа тавьж явуулаарай. Тэгээд урдны нөгөө нэг хүн нөхөртэй байж байгаа салцсан ч юм уу тий жоохон сэтгэлийн тийм шаналл зовлон байдаг болвол та энэ бүхнээсээ тавьж явуулаарай. Тэгжвэж таны гой дараагийн хүн чинь гарч ирдэ шүү гэдгийг энд бас сануулад байна. Тэгээд та бас маш сайхан ингээд ажил төрлөө гоё ингээд зохицуулаад тэг хуучны зүйлсүүдээ ингээд тавьж явуулснараа таны амьдралд маш сайхан шинэ хүн гарч ирэх боломжтой байгаа даа. Гэхдээ та хуучинтайгаа жоохон зууралдаад байна. За, 7-гийн сэлэм маань ингээд доош хараад гараад ирсэн. Энэ болох дээрээ жоохон та урд нь болвол худал хуурмаг тийм хүмүүст амьдарч ирсэн байна л да. Худлаа ярьдаг, хуурм эхэлдэг, танд ингээ худлаа яриад хэлсэндээ бас хүрч чаддгүй иймэрхүү хүмүүсээсээ та бол энэ гарч чадчихин л да. Гарсан байна. Тэгээд энэ дээрээ болохоор 4-ийн аяг гарч ирсэн. За, тэгэхээр 4-ийн аяг маань та хитрхи урд өмнө нь бас л энэ дээр гарч ирээд байгаа гэсэн үг.
тантай ямархуу урд нь нөгөө харилцаанд байсан хүмүүсээ бодоод шаналаад ингээд байгаад байгаа шүү. Тэгэхээр та энийг бас болох хэрэгтэй байна л да. Хуучин одоо ингээ ерөөсөө тавьж явуулах хэрэгтэй. Энэ бас хуучин жоохон онцгүй хүнтэй байж исэн юм байна л да. Тэгээ тэрнийг бодоод шаналал ингээд хуучныхаа харилцааг айгүй их санагал заад ингээд яваад байна. Тэрийгэ болчих юм бол танд бас гоё шин гоё романтик хүн гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Тэрийг анзаарах сөхөө алгаа яг үнэндээ. Тэгэхээр та хуучинтайгаа л зуралдаал иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгээ та тэрнээсээ болоод ерөөхдөө ганц бие синглэрээ бас яваад байгаа юм биш үү? Тэгээд бас энэ 8 зоос маань гараад ирсэн. 8 зоос төр болохоор та бас нэг ажлыг маш удаан хийгээд байна л та. Олон жил бас хийжсэн байж магадгүй. Тэгэхээр та энэ ажлыг бас үр шимэнд хүртэх гээд хичээгээ зүтгээд ингээд яваад байгаа. Тэгээ магадгүй та бас энэ хоёр ерөнхийдөө 7-гийн зоос энэ 8-ын зоос 7-гийн зоос хоёр ер нь адилхан байна л та. Ер нь маш их ачаалттай ажилдаг. Тэрнээс болоод өөртөө ерөөсөө зав гаргаж чадахгүй. Тэгээ шинэ хүмүүстэйгээ ер нь гарах зав гардаггүй юм уу да. Ажил гэр гээл явж идэг. Тийм болохоор та энэ дээрээ ерөнхийдөө анхаармаар байна л да. Жохон найз нөхдөдөө гадар дотор гардаг ч юм уу хаяадаа ч гэсэн нэг өөртөө ингэж цаг зав гаргаж агаараа. Та уулан маш сайхан хатан энергитэй, бусдыг ойлгодог маш сайхан эмгтээлэг энергитэй, маш гоё нийтч хүн байна л да. Тэгээ дандаа ингээд урдныхаа зүйлсүүдээ энэ онцгүй хүнээс ингээд та санагалзаад байна хаяа. Заримдаа та ингээд бодоод шаналаад байгаа тэрийгэ болох хэрэгтэй. Тэгээд шинэ хүн таны амьдралд орж ирэх гээд байна л да. Тэгээд та хуучин тэр муухай бодлуудаасаа гаргаснараа та шинэ хүнтэйгээ уулзах боломжтой. Бас л энэ хуучнаа тавьж явуулах хэрэгтэй. Аяга маань сэтгэлийг чинь маш их зовоогоод байна. Тэр сэтгэл зүйн шаналлаа тавьж явуулах хэрэгтэй л гээд байна. Энэ дээдлээрээ болвол та яагаад ганц бие байсан бэ? Энэ иймэрхүү шалтгаанаас болоод та ганц бие яваад байгаа юм биш үү? За, хоёрдугаарх асуулт нь таны тэр хүн ямар хуу төрлийн хүн бэ гэж асуусан байгаа. Тэгэхээр та хоёрын саваа маань доошоо хараад гараад ирсэн. Нөхцөл байдал тийм хурдцтай тэгээд нэг жоохон өөрчлөлт орох юм байна л да. Гэхдээ хурдцтайгаар тийм хурдан шийдвэр гаргаж болохгүй. Ямар нэгэн аялал зохион байгуулж ирсэн бол тэрийгэ жоохон бодолцож үзээд яг одоо биш. Та жоохон хүлээцнэх хэрэгтэй л юм байна л да. Ямар нэгэн зүйл дээр хүлээн зөвшөөрөөд ер нь яг ингээд санснаар болохгүй ч гэсэндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй тэр хүн чинь иймэрхүү энергитэй явж иж магадгүй. За, хоёрын зоос маань энэ болох дээр бас л амьдралаа ингээд тэнцвэртэй авч явах хэрэгтэй гэдгийг сануулдаг. Магадгүй тэр хүн чинь тантай уулзах гэдэг хүн чинь ажил амьдралаа бас нэлээд завгүй л агаад идэм байна л да. Тэгээд ажил амьдралаа бас тэнцвэртэй авч явахгүй мөнгө санхүү дээрээ бас тогтвортой тийм гоё ингээ тэнцвэртэйгээр авч явахгүй байгаад байгаа харагдаж байна. За, энэ дээр болохоор Queen of Wands савааны хатан гарч ирсэн. Энэ савааны хатан маань бас энэ хатан энэ дээр бас хатан байна л да. Та бол маш сайхан хатан энергитэй хүн байна. Тэгэхээр бусдыг ойлгодог, өөрөөсөө бүх зүйлийг төрөөлдөг, гал эрчим энергитэй. Магадгүй ном, хонь, арслангийн ордож байж болно. Одоо энэ 1-р группийг сонсож байгаа хүмүүс маань энэ ордны хүмүүс байж магадгүй. Эрэгтэйгээр бас сонсч болно шүү. Заавал эмэгтэй гэж сонсох албагүй. Ер нь бол нийтэд гэж ойлгоорой. Тэгээ бусдыг маш сайн ойлгодог, өөрөөсөө бүх зүйлийг бүтээж чаддаг ийм маш хүчрхэг энергитэй ийм савааны хатан гарч ирсэн. Тэгэхээр та магадгүй
таны дараагийн хүн чинь бол таны зүүн сонгоор орж ирэх, таны зүрх сэтгэлээр орж ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та чинь ийм гоё хатан энергитэй хүн байгаа учраас эрэхтэй бас кинг гэж харж болно. Хааны гэж сонсож бас болно. Тэгэхээр таны тэр яг энэ дараагийн хайр дурлалын хүнээ та өөрөө мэдрэхэр байгаа байхгүй юу? Та мэлмий хүр дээрээ айгүй ингээд бодлороо танд ингээд айгүй гоё мэдрэмж орж ирдэг. Зүрх сэтгэл чинь бас яг энэ хүн мөн шүү гэд дараагийн тэр хүн чинь таны гоё мэдрэмжээр чинь орж ирэхээр харагдаж байна. Тэгэхээр та бол ийм гоё хатан энергитэй зүүн совин өндөртэй, ийм гоё гал эрчим энергитэй газар элементтэй бас холбогддог зоос маань энэ болохоор гал эрчимтэй холбогддог ийм карт байна. Тэгээд за магадгүй таны амьдралд урд нь байсан байж магадгүй хуучин X ч юм уу ингээ гараад ирж магадгүй л дээ. Энэ хүн маань жоохон тогтургүй, жоохон тийм хурдан шийдвэр гаргадаг, хитрхи хөнгөн хийсвэр тиймэрхүү хүн байгаа байхгүй юу? Гэхдээ энэ болох дээр савааны сэлэмний жанжин маань ингээд уруу хараа гараад ирсэн. Тэгэхээр та энэ шийдвэр дээр хурдан шийдвэр гаргаж болохгүй. Тэгэхээр та маш ийм хурдан энэ хүнтэй X-тэйгээ нийлж болохгүй гэдэг л санааг харуулад байна л да. Тэгээд тэр хүн чинь жоохон ингээд худал хуурмаг хүн байсан шүү дээ. Энэ дээр бас ингээд гарч ирээд байна. Доошоо ингээд бүгдээр гараад ирсэн. Тэгэхээр энэ урдны хүнээд ер нь тавьж уулсан дээрээ битгий ингээд шанал зовоорой. Тэгэхээр энэ хүнээ та тийм хурдан шийдвэр гаргахгүйгээр та ер нь энэ хүнийг амьдралтаа оруулахгүй байсан зөвөө гэдгийг л танд сануулж байна шүү. За би бас энэ юун дээр нэг ярьсан юм маш олон давтан яриад исэн юм шиг надад санагдсан учраас нэг яриад явчихнаа гэж би өөртөө бодсон байгаа учраас та нар нэг ярихад ойлгочих байхаа гэж бодож байна. За одоо ингээд хайр дурлалын энэ ийм хүзэр гарч ирсэн. За энэ нь болохоор та хоёрын хооронд ойр дотн байгээ. Гэхдээ ганц биедээ үргэлж гэхдээ би биедээ үргэлж зай тавьж өгөө. Хайр гэдэг хизээж шаарддаггүй. Зүгээр л зөвшөөрөл өгдөгөө гэж байгаа байхгүй юу? Магадгүй та шинэ хүнтэйгээ уулзсан бол энэ хүнийхээ хитрхи орон зай руу битгий их ороорой. Хин хинтэй гоё ингээд зай тавьж өгөөд бодолцох тэр хугацааг нь өгөөрэй гэсэн утга санааг өгж шүү. Хэрвээ танд жоохон буруу итгэл үнэмшил байдаг бол та энэ хүн минийх болчлоо. Эзэмшдэг тийм нэг итгэл үнэмшил байдаг бол бити тэгэрээ байгаагаар нь маш гоё ингээд чөлөөт хүндээ бас итгэж сураараа, иймэрхүү зүйлсийг бас суралцаараа гэдгийг сануулж байна. Энд дээр маш гоё зөвлөгөө гарч ирсэн байна. За танд өгөх message for you гэсэн байна. Танд зориулсан мессеж. Яг энэ мөчид би чамайг бодож байна. Таны хайр намайг гэрлээр дүүргдэг. Би чамд хайртай гэсэн байна. За энэ алах дээрээ за хайртай хүнээсээ гэж бити ойлгоорой гэж би ойлгоод байна л та. Миний хувьд бол маш гоё өөртөөгөө ер нь их илүү их ажиллаад та бяцлал энэ төр илүү их хийх юм бол ийм сайхан эрчим энергиэрээ та ингээд дэлхийн ертөнцтэйгөө сахиусуудтайгаа холбогдсноороо танд маш гоё мэдрэмж орж ирдэг шүү. Тэгэхээр сахиус нэнгэр би чамдаа хайртай шүү. Чамайг дандаа үргэлж дэмждэг шүү гэсэн миний зөн сонгоор тэгж орж иж байна. Тэгэхээр танд ягаад гэвэл ийм сайхан гэрлийн эрчим ингээд таны бие рүү орж байгаа байхгүй юу? Тэгэхээр та тэр илүү гоё бяцлахлаа илүү сайн хийгээд битгий яраа. Худлаа итгэл үнэмшлүүдэд хаяа. Ингээд сая би тодорхой ярьчихсан. За дараагийн хүзрээ харъя. За энэ маань жоохон ингээд гонигтой хүний царай юм шиг харагдаад байгаа. Энэ болох дээр өөртөө за тавьчих.
Өөртөө үнэнч байж, бусдад үнэнч байж чадах тул гин буруугийн мэдрэмж эсвэл хийх ёстой зүйлдээ тулгуурлан шийдвэр гаргах хэрэггүй гэсэн бэ шүү. Тэгэхээр өөртөө болон бусдад гоё үнэнч нэг гин буруутай гэдэг мэдрэмжийг битгий өөртөө аваад агараа гэсэн байна. Хийх ёстой зүйл дээрээ тулгуурлан шийдвэр гаргах хэрэггүй гэсэн байна. Та тийм их хурдан шийдвэр гаргаж болохгүй юм байна л да. Тэгэхээр тань одоо 1-р бүлгийнхэн маань ерөөхдөө за танд бол дараагийн хүн чинь болвол таны ийм сайхан мэдрэмжээр зүрх сэтгэлээр чинь та өөрөө таних учраас энэ онцгүй хүмүүсээ та угаасаа тавиа явуулсан байна л да. Гэхдээ тэрэн дээрээ шаналаад байгаа. Та бас мартахын тулд ингээд маш их ажил дээр анхаарад байгаа. Тэгээд бас ингээд зүүн совн одоо нөгөө хүнээ бас санагал за хуучнаа бас ингээд тавьж явуулахгүй ингээд байгаа. Тэгээ энтэйгээ бас холбогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр та бол бити яраа, ямар ч байсан бүх зүйлийг бити төлөвлөө. Ингээд энэ бас хоёрын саваа доош хараад гараад ирсэн. Битгий янз бүрийн юм дээр бити төлөвлөө. Цаг нь арай болоогүй шүү. Битгий яраа гэсэн байна. Тэгээд нөгөө хүн чинь болохоор магадгүй ийм гоё зүүн совны өндөртөө ийм эр хүн гараад ирэхийг кинг хаан хүн гараад ирэхийг үгүйсэхгүй учраас та тэр хүн чинь бас магадгүй завгүй ажилдаа ингээд явж иж магадгүй учраас юм дээр битгий нэг яраарай. Яг үндэ энэ 1-р бүлгийнхэнд тэрэн дээр хугацааг нэрээ хэлж өгье гэж бодсон. Ер нь бол 2 гэдэг тоог би ерөнхийдөө авсан байгаа. Ягаад гэвэл 2-ын энэ олох дээрээ дараагийн таны харж явдаг хүн чинь ямархуу төрлийн хүн байх вэ гэхээр маш гоё зүүн совны өндөртөө ийм гоё мэдрэмжтэй ийм гоё хүн орж ирэх учраас битгий яраарай. Магадгүй 2-7 хоног за 2 сарын дараа эсвэл 2 жилч байж болно. Тэр хүртлээр та нэг хүнийг ингээд та өөрийгөө бас ингээд сөрөг зүйлс дээрээ ажиллаад гоё ингээд сөрөг зүйлс дээрээ ингээд урдны харилцаануудаа бүгднгийн тавьж явуулаад ингэснээрээ таны гоё юм мэдрэмжээр чи энэ гоё хүн чинь тантай уулзах бүрэн боломжтой байна. Тэгэхээр 1-р бүлгийнхэнд амжилт хүсье. Тэгээд мартснаас нэрээ лайк, subscribe дараад өгөөрэй гэж хүсье. Тэгээд та бүгдтэй маш их баярлалаа. Баяртай. За 2-р группийнхэн маань ирээдүйдээ тавтай морилно. Та нарын сонгосон эрүүхээ маань ийм олбор шарангөтэй стикер байгаа. Тэгээд энэ ийм гоё чулуу сонгосон байгаа. Энэ бол гоё энергийн цэвэрлэгээ маш гоё цэвэрлэж өгдөг чулуу байгаамаа. За 2-р группийнхэн маань хараад ахаар зэрэг энэ дүүжлэгдсэн хүн маань гараад ирсэн. Та бол нэг циклийг дуусгаад шинэ циклийг эхлүүлэх үе шатн дээр явж ийн л та. Тэгэхээр өөрчд яг ийм гацалтын ер нь та бол гаццсан энергитэй яваад байна. Яг л энэ гацалтын энерги дээр альва зүйлсийг бүгднийг тунгааж ботгол хэрэгтэй юм байна. Өнгөрсөнд юу болоод өнгөрсөн тэрийгэ тунгааж дүн шинжилгээ хийх, ирээдүйд юу төлөвлөх гэдгээ ерөнхийдөө энэ дүүжлэгдсэн хангид мэнэс харж болно. Тэгэхээр та дүн шинжилгээ амьдралдаа өнгөрсөн болсон бүхий л зүйлс дээрээ дүн шинжилгээ хийгээд урагшлах хэрэгтэй байна л да. Таны амьдралд шин цикл гарч ирэх гээд янз бүрийн зүйлсүүд тохиолдоод байгаа юм байна. Тэгэхээр та энэ дүүжлэгдсэн хүн шиг ингээд жоохон гацалтын энергид байсан ч гэсэнтэй та яг энэ байрлалдаа байгаад өнгөрсөн болсон бүх зүйлсийг бодоорой. Тэгээ бодох юм бол танд маш гоё эрг зүйлсүүд хариулт чинь асуултын хариулт чинь таны тархиар орж ирнэ гэж хэлж ийн л та. Тэгэхээр та бүх зүйлсийг өөртөөгөө сайхан ажиллаад өгснөөрөө болж өнгөрсөн бүхий л зүйлстэй ирээдүгээ төлөвлөгөө бүх юма гаргаараа гэж юм л да. Уул нь та бол ийм сайхан за байжгаар энэ камера жоохон янзлчдаг юм уу? За уул нь та бол
ийм гоё хатан энергитэй ийм сайхан хүн байгаа байхгүй юу? Гал ирч хүчтэй та гараасаа бүгдийг бүтээж чадхаар ийм бүтээлч ээж энергитэй эрх мэдэлтэй бусдыг болол маш гоё зөөлн хайраар халамжаар ингээд хүлээн авч чаддаг тийм энергитэй хүн харагдаад байгаа байхгүй юу? Ийм эмгтэй хүн байна л да. Тэгээд таны амьдралд магадгүй ийм өнгөрсөнд байж магадгүй ийм King of Wands энэ хатны саваа доош хараад гараад ирсэн. Магадгүй энэ хүн чинь таны амьдралд айгүй тийм хурд ширүүн ууртай дошгон тийм таныг хатуу үгээр хилж гондоодог. Тэгээд айгүй хурдан үйлдэлтэй үйл хөдөлгөөн нь айгүй тийм гал эрчмийг харуулж байна л да. Ер нь ингээ хараад ахаар зэрэг тааж бас гал энергитэй харагдаж байна. Хонь ном арслангийн урд байж магадгүй. Тэгэхээр тантай байсан магадгүй байжсэн хүн байж магадгүй энэ айгүй тийм хурдан шийдвэр гаргаад маш хурднаар бүх юмыг ингээд хийчдэг. Тэрнээсээ болоод алдаад байдаг хүн байсан юм байна л да. Тэгээд бусдтай маш их айгүй зөрчилдөөн үүсгдэг. Таныг бас гомдоодог. Магадгүй ингээд таныг гэр бүлтэй ч юм уу ингээд муухай харилцаа үүсгэсэн ч байж магадгүй штэ. Салсан тэг муухай харилцаа тантай муухай харилцсан байж болно. Таны гэр бүлтэй бас муухай харилцаа үүсгэсэн байж болно. Тэгэхээр танд бол өнгөрсөнд иймэрхүү зүйлсүүд болж өнгөрсөн байхаа гэж харагдаж байна. Тэгээд бас энэ 5-ын сэлэм гараад ирсэн. Энэ бол бас бусдтай айгу муухай хэрцгий хандаад бусдыг гомдоод бусдын бас зүйлсийг булааж авдаг иймэрхүү энерги илтгэдэг. Тэгэхээр ер нь их зөрчилдөөн, хэрүүл, маргаан иймэрхүү зүйлс маш их болсон юм байна. Тэгээд таныг бол ингээд цаанаас чинь ингээд ертөнцөөс ч юм уу ингээд таны бүр ингээд ийм байдалд гацаацсан байна л да. Тэгэхээр та одоо дараагийн шат руугаа гарах хэрэгтэй байна. Энэ хуучинтайгаа зуралдахгүйгээр та шинэ эхлэл рүү явах хэрэгтэй байна л да. Тэгэхээр та яг энэ байдал дээрээ жоохон бодоод үзээрэй. Тэгэх юм бол маш сайхан зүйлсүүд орж ирдэг шүү гэдгийг л дахин хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Надаа би бас айгу тийм нэг ярьсан юм айгу нэлээд яриад идэг юм шиг өөрийгөө ажигласан. Тэгээд уул нь ал та энэ 10-ын зоос гарч ирсэн. Та бол маш сайхан илбэг гэр бүлтэй нөхөртэй ханичльтай бол их нартай бол их нартай, нөхөртэй бол нөхөртэй, аав ээжтэйгээ, нохоонуудтайгаа, мууртайгаа ингээд айгуу гоё мөнгө төгрөг илбэг дэлбэг ийм сайхан амьдралтай хүн байгаад байгаа байхгүй юу? Магадгүй одоо ер нь цаашдаа би болж магадгүй гэж ойлгож болно. Тэгэхээр зэрэг би ингээд харахад тэгээд ийм байдлаасаа ийм гал эрчимтэй хүнтэй байжгаад салчаад та бас ингээд хүмүүстэй жоохон ингээд маргалдсан, иймэрхүү зөрчилдөөн гомдоогоод, иймэрхүү сэтгэл санааны жоохон донслоготой байсан байж магадгүй. За энэ 2 дугаар игнэ нь болохоор дараагийн шинэ хүнийг харсан байгаа. Ямархуу хүн байх вэ гэсэн чинь за ер нь бол та бол маш гоё зөн совин өндөртэй дээд санвартай хүзэр тэгээд маш гоё зүүн совин өндөртөө ямар нэг зүйлсийг та зүүд нойроо ч юм уу ингээ авч чаддаг. Айгуу гоё юм хатан хүний энергитэй ийм гоё эмгтэй хүн байгаа байхгүй юу? Маш гоё эмгтээлэг энергитэй зүүн совингороо та бүгдийг бүтээж чаддаг. Ийм сайхан энергитэй хүн байна л да. Тэгээ юмныг бас балансыг бас маш сайн барьж чаддаг, тогтоож чаддаг тийм эмгтэй мундаг чадвартай эмгтэй харагдаж байгаа байхгүй юу? За таны амьдралд болохоор энэ таавар хүзэр гараад ирсэн. Энэ бол таавар цамхаг гэд хүзэр таны амьдралд магадгүй одоо өнгөрсөнд ч болсон ч байж магадгүй ямар нэгэн зүйлс ингээд нурж унаад эсвэл
ингээд маргалдаад байгаа шүү дээ. Энэ хүн жоохон хатуу ширээн энэ хүнээсээ салсан тэр энерги чинь харагдчихэж магадгүй. Тэгэхээр энэ бол болох ёстой юм болж байгаа учраас хүлээн зөвшөөрөө. Та энэ дээр бити нэг шаналаад ээ. Энэ бол ертөнцөөс танд тогшохгүй болохоор цаанаас чинь ингээ болохгүй болохоо байгаа юм чинь танд сануулад байгаамаа гэдгийг л харуулад байгаа юм байна л та. Тэгээд ер нь бол амьдралд чинь ямар нэгэн таны сэтгэл тогшохгүй, нийцэхгүй иймэрхүү зүйл болсон ч гэсэнтэй та бити бууж өгөрөө. Ер нь бол та энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөл авчих цаанаасаа ер нь ертөнд иймэрхүү байдаг гэдгийг л хүлээгээд аваад ойлгочих юм бол танд бол маш гоё шин зүйлс ер нь бол та шин циклийг эхлүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр хуучин зүйлс чинь ингэж нурж унжээж шин эхлэл чинь гарч ирэх гээд байгаа шүү. Тэгээд та бас магадгүй сүнсний сэрэлт хийсэн байж магадгүй зүүн совын чинь өндөр болж ийн л та. За тэгээд Page of Cups. За энэ болох дээрээ хоёрын саваагаар доош хараад гараад ирсэн. Альва нэг зүйлсийг ингээд хийх гэсэн чинь таны санснаар ингээд ерөөсө бүтэхгүй болохгүй байгаад хар зэрэг та маш их сэтгэлийн бас гонигтай, гутралтай байгаад байна л да. Ямар нэг зүйлс дээр бас итгэлээ алдчихсан. Эсвэл бол магадгүй надад зүгээр орж ирлээ л дээ зүүн совин гэж худлаа юм байна гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлс худлаа юм байна гэсэн нэг итгэл үнэмшил бодсон байж магадгүй. Энэ ийм бодлосоо салаарай. Таныг бол зөв зам руу чинь чиглүүлж байгаа шүү. Та гэхдээ иймэрхүү ийм жоохон гацалтын байдалтан дээрээ энэ гацалтын байдалт дээрээ байснараа та илүү их зүйлийг ойлгуулах гээд байгаа юм байна шүү гэдгийг би олж ингээд ойлголоо л доо. За тэгээд нарны хөзөр маань ингээд доош хараад гараад ирсэн. Тэгэхээр бас та өөрийнхөө дотоод хүүхдийг бас сонсч чадахгүй байна. Өөртөөгөө бас жоохон зүм совиндоо бас жоохон итгэлгүй болчихсон. Иймэрхүү хүн харагдаад байна. Нар маань хэтэрхий доошоо хараад ирэхээрээ ер нь дотор хүүхдтэйгээ ямар нэгэн итгэл үнэмш чинь алдарчихсан, итгэл чинь буурчихсан, иймэрхүү байгаад байгаа байхгүй. Яг гэвэл та энэ цамхаг шиг ингээд нуралт таны амьдралд үүссэн болохоор та ингээд итгэлүүд ингээд унтсан байна л даа. Зөв. Ингээд холбогдож юм л да. За тэгээд бас энэ 5-ын цоос гараад ирсэн. Энэ болохоор бас болохгүй зүйлсээ хараад байна л да. Миний энэ зүйлс болсонгүй, бүтсэнгүй гэд болохгүй зүйл рүүгээ маш их анхаарад байна. Та энийг болох хэрэгтэй байна л да. Цаан чинь уул нь танд өгөхгээ бэлдээд байгаа юмуд байгаад байгаа байхгүй юу? Та тэгэхээр сөрөг итгэл үнэмшлүүдээ ерөнхийдөө дарах хэрэгтэй байна. Энэ сэтгэл зүгээ маш гоё тайван байлгах хэрэгтэй байна л да. Бас. За дараагийн хүзэр болохоор 5-ын сэлэм доош хараад гараад ирсэн. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэлтгээд байна вэ гэвэл та бусдтай ингээд муухай харилцаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг та энэ цаашдаа таны ингээд зүүн совын чинь ингээд нээгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр зүүн совын чинь нээгдээд мэдрэмж чинь нээгдээд баланс хүмүүстэй яаж харилцах балансаа бас та сайн мэдээд байгаа учраас та мэдэж эхэлж байгаа учраас за бусдтай муухай харилцаж болдгүй юм байна болохгүй юм байна гэдгийг маш сайхан ойлгож авч байгаа байхгүй юу. Тэгээ одоо цаашдаа ерөөсөө хүмүүстэй муухай харилцаж болохгүй гомдоож болохгүй юм байна гэдгийг ухамсарыг та өөрөөс олж нээсэн байна. Маш мундаг байна. Та хэдий таны амьдрал жоохон онцгүй зүйлс шинэ хүн одоохондоо харагдахгүй байгаа ч гэсэндээ таны туулж явж байгаа амьдралууд одоо нэг иймэрхүү байдалтай байгаад байна. Тэгээд та ийм сайхан зүүн совнгоо яснараа та бас энэ бүх зүйлсээ тавирахаар харагдаад байгаа байхгүй бас энэ нарны хөзөр өөрийнхөө дотоод дүлийг унтраачихсан иймэрхүү та энэ бясалгалаа сайн хийгээд ингээд ирэх юм бол эн чинь эргүүлээд нар хөзөр чинь дээш хараад ирэх илүү гоё эрэг маш гоё зүйлсийг харуулдаг. Пэйж бас ингээд энэ өөртөө итгэлгүй хийсэн болгон чинь нэг л бүтэж өгөхгүй байгаад байгаа энэ энерги чинь бас
энэ удахгүй бас тавирах гээд байгаа байхгүй юу? Та бясалгалаад маш сайн хэрэгтэй. Энэ дээр гоё ингээд ойлгоод авчихсан, эерэг болчихсон байгаа даа л доо. За тэгэхээр одоо ингээд хайрын хүзрнөөс харуулъя. Only time will tell гинэ. Тэгэхээр цаг хугацаа л харуулах байхаа гэсэн байна. Та тэгэхээр одоохондоо нэг тийм шинэ хүн гэхээсээ илүү та өөртөө л ажиллах хэрэгтэй юм байна. Сэтгэл зүй дээрээ ерөнхийдөө дотоод хүнтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй. Гутран иймэрхүү. Та бол ингээд уул нь ойлгоод явж штэ. Энэ бол маш авшигтай тал байгаа байхгүй юу? За энэ хайр дурлалын 4 хүзэр унаад ирсэн. Тэгээ би дөрүлэнгийн авсан байгаа. За хүлээн зөвшөөрөх нь дотоод амар амгалангийн төлхөр юм аа. Зарим зүйлсийг бид байгаагаар хүлээн авах ёстой. Бидний хяналтаас гадуурх байгаа зүйлсийг өөрчлөх гэж оролдох нь утгагүй юм аа. За яг хэлээд ийсэн штэ. Юмыг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөө гэд ингээд холбогдож байгаа байхгүй юу бас. Ер нь болох юм болдгоороо болж гинэ. Тийм болох дээрээ та энэ дээр бити нэг стресстэй зүгээр болох ёстой юм болдгоороо болно. Та зүгээр өөртөө итэг бясалгалаа хий, өөртөөгөө ажил гэсэн юм зөвлөгөө орчирч байна. За энэ бас гоё карт байдгаа. За энэ нь болохоор та хорвоог орхихдоо сэтгэлдээ хайртай хүмүүстэйгээ хуваалцсан дурсамжаас өөр юу ч авч явахгүй гэсэн байна. Тэгэхээр хайртай хүмүүстэйгээ маш гоё цагийг өнгөрөөх хэрэгтэй юм байна л да. Та цаг магадгүй ингээд цаг зав гаргаж чаддгүй байсан бол цаг заваа гаргаарай. Тэр бүхэн чинь ер нь ингээд бид нар бүгдээр мөнгө биш штэ. Тэгээ мөнхийн бус учраас ер нь хайртай хүмүүстэй илүү их цаг завыг гаргаараа. Энэ жоохон шаналлуудаа ерөнхийдөө бясалгалаараа ингээ гаргаж хөөснөөрөө хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөгөөрэй гэж зөвлөе. За энэ маань ийм хүзэр гараад ирсэн. Уулан 3-ыг гаргах гэжсэн. Энэ маань гарах гэдсэн болох дээрээ гаргасан байгаа. За зүрх сэтгэлийн гүн рүү харуул чи миний хайрыг мэдрэх болно. Чамайг хайрлах хайр минь далаа шиг гүн гинэ. Гоё оракл карт гарч ирсэн байна. Тэгэхээр зүрх сэтгэлийнхаа гүн рүү бясалгалаа хийгээдсэн шүү дээ таныг. Энэ дээр энэ хай приестес. За би ч энийг жоохон ийш харуулчих. Үнэхээр харагдаж байна уу? За энэ дээр ингээд хай приестес гараад ирсэн байгаа. Тэгэхээр та бол зүрх сэтгэлийнхээ гүн рүү хараад ингэх юм бол чи ингээд дэлхийн ертөнцийн хайрыг мэдрэх юм байна л да. Мэдрэх болно. Чамайг хайрлах хайр минь далаа шиг гүн. Тэр бурхад чамайг өгдөөцөд чинь чамайг дэмжиж гинэ. Итгэе. Ийм болох зүйлсүүд угаасаа таны амьдралд ингээд шинэ зүйл эхлэх гээд хуучин цикл чинь дуусаа шинэ өөрийгөө энэ онцгой хүмүүсээсээ та угаасаа ингээд салчгаад таны сэтгэл чинь ингээ гонигтай байдал болоод та өөрийнхөө амьдрал жоохон сөрөг зүйлсийг ингээ дуудаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та миний яг зөвлснөр байгаараа гэж хүсье. За 2 дугаар группийнхаа амжилт хүсье. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараад өгөөрэй манайхаа. Баярлалаа. За 3 дугаар бүлгийн ридингдээ тавтаа морилно. Та нарын сонгосон ерөөхөө маань ийм цэнхэр өнгөтэй ягаан оруулахтай ийм болорч чулууг сонгосон байна. За магадгүй та урд нь бол югаач мэдэхгүй жоохон хүүхтэрхүү иймэрхүү байсан байна л да. Бүх зүйлийг шинээр ихтүүлээд ингээд явж исэн юм байна л да. Тэгээд та одоо бол энэ сайхан хай приестесийн ийм гоё энергид очсон зүүн совонгороо маш өндөр мэдлэг боловсралтай эмгтээлэг энергитэй бүхнийг өөрөөсөө бүтээх чадвартай юмны балансыг маш сайн барьж чаддаг тэнцвэрийг бас маш сайн барьж чаддаг ийм сайхан зүүн бидэг сайтай хүн болсон байна.
За дараагийнхан хөзөр болохоор magician хөзөр маань доош хараад гараад ирсэн. Тэгэхээр энэ жоохон сөрөг талыг харуулж байна л да. Магадгүй энэ ийм гоё зүүн совингоор орж исэн бүх зүйлээ та буруугаар ашиглаад бусдыг хохироодог ч юм уу, янз бүрийн эд шидийг ингээд болж битгэхгүй хүмүүсийг ингээд манифест хийгээд ингээд яваад байна л да. Энэ бол маш буруу. Эсвэл бол ямар нэг зүйл дээр ингээд бусдыг хохироогоод байгаа. Тэгээд буруу зүйл хийгээд байгаа. Энэ бас л буруу зүйлийг хийгээд байгааг харуулад идэг байхгүй юу? 6-гийн сэлэн маань доош хараад ирсэн. Та нэг юм зүйлийг хийх гэсэн чинь нэг л болж бүтэхгүй асуудал үүсээд байгаа. Болохгүй зүйл рүү л ороод байгаа. Ахиц дэвшил ерөөсө гарахгүй байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд буруу зүйл хийснээсээ болоод ингээд бүх зүйл чинь болохгүй оргиод ингээд байгаа. Өөрийнхөө ингээд ийм гоё илвчин ийм гоё эрдэм мэдлэг ийм зүүн сонгоор орж исэн зүйлсээ уруугаар ашиглаад байгаа. Та магадгүй зөв зүйл хийх юм бол таны амьдралд ийм сайхан хоёрын аяга хамтрал хайр дурлалыг бэлэгддэг ийм ертөнцөөс танд ингээд илгээсэн ийм сайхан хайрыг илгээж байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ зүүн сонгоо арай уруугаар ашиглаад байна гэж ингэ хөдөртэй гарч ирж байна. За энэ Knight of Pentacles энэ зоосны жанжин маань ерөнхийдөө хайхрамжгүй, жоохон оюун ухаан дутмаг юмыг жоохон хурдан хийчих гэдэг ийм нэг сөрөг талууд байгаад байна л да. Тэгэхээр асуулт нь болохоор та энэ сарда танд яагаад та ганц бие яваад байгаа вэ гэдгийг хараад байгаа. Тэгэхээр зэрэг та ингээд буруу зүйл хийгээд ингээд яваад байгаа болохоор жоохон буруу хүнийг манифест бас хийж магадгүй юм шиг байна л да. Жоохон залхуу, тэгээ хойрог, мэдлэг дутмаг, иймэрхүү нэг энергитэй, жоохон онцгүй энергитэй хүнийг манифест хийгээд байгаа мó да. Найдваргүй тийм үнэнч бус. Тэгээд өөртөө жоохон ингээ хэцүү байдал үүсгээд байгаа мó да. Тэгж ажиглагдаж байна. За дараагийн асуулт нь болохоор таны дараагийн тэр хүн чинь ямар шүү төрлийн хүн бэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь 8-ын зоос гарч ирсэн. Тэгэхээр та энэ ажил дээрээ нэг зүйлийг маш олон жил хийсэн. Та бол баг энэ ажил дээрээ айгу мастер туршлагатай болчихсон. Гэхдээ энэ ажил чинь бол та энэ ажилдаа одоо хийхээс өөр бас замгүй болчихсон ч юм уу ингээд сонголтгүй. Гэхдээ танд бол өгөөж бас өгөхөр харагдаад байгаа байхгүй 8-ын зоос маань. Та энэ дээр бас зориг тавиад ажиллаж байна л та. Тэгэхээр хоёрын саваа маань ингээд доош хараад гараад ирсэн. Ямар нэг зүйл дээр ингээд таны та ингээд дараагийн хүнтэйгээ ингээд юу яах гэхээр хүч дутаад байдаг ч юм уу те мөнгө төрөний асуудал ч юм уу ямар нэг байдлаар хүч дутмаг байгаа нь харагдаад байна л та. Хүч дутмаг мэдрэмж төрөх ямар нэг зүйл мухарталд ороод байгааг илэрхийлж байна. Нөхцөл байдалтай одоо ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Тэгээ та энэ зүйлсээс нэг тийж яарахгүйгээр цаг нь бас арай болоог байна. Та эсвэл тэр уулзах ёстой тэр хайртай хүнтэйгээ арай цаг нь болоог байхад та хитрхийх адгуураад яарал гарч ороод иймэрхүү байдал үүсгээд байгаа мó да. Тэгэхээр цаг нь болоогүй юмны төлөө та би ганц бий байна, би ганцаараа байна, надад ерөөсөө үнэнч хүн байхгүй байна гэдэг ч юм уу иймэрхүү сэтгэл зүгээ ерөнхийдөө орхичвол зүгээр юм шиг байна л да. Та харж ханддаг сагиусан тэнгэрүүдтэй ерөнхийдөө өөрийгөө даатгаад үлдээх юм бол танд цаг хугацаа ирэхээр угаасаа танд сайн сайхан ханижилч нь угаасаа ороод ирэхээр байгаад байна л да. Тэгээд энэ дээр 7-гийн аяг гарч ирсэн. Тэгээд магадгүй одоо энэ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань эрэгтэйч бай, эмэгтэйч бай маш олон сонголттой байгаа байхгүй юу? Уулздаг тийм олон сонголттой хүмүүстэй гэж харагдахаар байна л да. Магадгүй эмэгтэй хүмүүс маань олон
эрэгтэй олон эрэгтэйтэй уулздаг ч юм уу, эрэгтэй нь бол олон эмэгтэйтэй уулздаг ч юм уу. Тэгээд энэ дундаасаа за аль нь миний яг хань болох хүн бэ гэж сонгож чадахгүй гаццсан. Яагаад гэвэл энэ хүн мэдэхгүй байгаа учраас ер нь бол мэдэхгүй байна л да. Маш их гацалтын нэр ийм олон хүнтэй байгаа юм чинь мэдээж гацх нь тодорхой. Тэгэхээр дараагийн хүн гэхээсээ илүү сайхан хүн гэхээсээ илүүтэйгээр ер нь энэ олон сонголттой байгаа учраас та 3 дугаар юуг сонгож байгаа хүмүүс нэг хань ижил магадгүй зарим нэг хүмүүс нэг за хань ижлэрч явах дээ ганц үеэрээ ингээл явж илээд ажиллаа хийгээд ингээд явж идэ гэсэн бас нэг сонголттой хүмүүс байж магадгүй. Зарим нэг хүмүүс нэм олон хүмүүстэй уулздаг мөртөө за халийг нь сонгох уу гэд жоохон ингээ будлаа төөрөлдөд байгаа. Иймэрхүү энергитэй харагдаж байна. За тэгээд 4-ийн энэ аяга маань нэлээд байр суурьтай, мөнгө төгрөгтэй, эд баялагтай ийм хүнийг харуулж ядаа. Магадгүй таны дараагийн ч хүнж байж болно шүү дээ энэ хүн. Энэ хүний жоохон сөрөг тал нь болохоор жоохон хитрхи хайрцагдмал дөрүүлж байна. Хитрхи их мөнгөө ингээд мөнгө төгрөгийг алдчих үедээ маш их санаа зовнилтай байгаад байдаг. Тэгээд өөртөө нэг гоё чөлөө мөлөөтэй ингээд гоё аялал зугаалдаггүй гэх юм уу да. Тэгж харагдаад байгаа байхгүй юу? За тэгээ дараагийн энэ 3-ын зоос маань ингээд уруу хараагаа хараад ирсэн. Энэ болох дээрээ магадгүй ингээд таны урдны амьдралд чинь ингээд худал хуурамч хүмүүс орж ижсэн байж магадгүй. Тэгээд танд худлаа яриад хуурамч байдал үүсгээд бас 3 дахь читгээд таны амьдралд бас гарч ирсэн байж магадгүй. Тэрнээс болоод бас ингээд хүнд итгэх дараагийн хүнээ сонгоход бас жоохон зарим нэг хүмүүс нь сонгоход жоохон хэцүү болчихсон байгаад харагдаж байна. За энэ Knight of Swords жанжин сэлэмний жанжин маань доош хараад гараад ирлээ. Энэ болох дээрээ жоохон юм хурдан шалгамгай жоохон тийм хүнийг харуулад байдаг. Ямар нэг зүйл дээр их санаа зовсон бас шөнө бас унтаж чадахгүй аливаа зүйлийг маш хурдан хийчих гэдэг төрлийн иймэрхүү нэг хүн байгаад байгаа. Магадгүй таны энэ 3X чинь бас байж болно. Энэ хүн бас таны амьдралд гараад ирж магадгүй харагдаж. Тэгэхээр та энэ хүнээсээ болгоомжлох хэрэгтэй. Энэ хүн болохоор тэгээд дуртай үедээ ирчээд дуртай үедээ явдаг ч юм уу нэг иймэрхүү төрлийн хүн харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маш буруу шийдвэр болох гээд байгаа учраас энэ дээрээ бас анхаараарай. Энэ хүн чинь бас ингээд магадгүй энэ X чинь таныг ингээ хуурсан тэр хүн чинь ч бас байж болно. Тэгээ та тэглээгээд та нэг сэтгэлээр унахгүй бас гайгүй харагдах. Тэр за тийм байна. Гэхдээ айгүй дайжгүй байна уу? За энэ болохоор Secret Union гэдэг ийм хүзэр гарч ирсэн. Ариун холбоо гэнэлтэй харилцаандаа хүндэлж харилцаагаа хүндлээ. Учир нь үнэн ч юм аа энэ бол үнэхээр ариун нанд нь харилцаа юм а гэж байна. Тэгэхээр ямар нэгэн шинэ харилцаа эхлүүлэхдээ ингээд танд угаасаа ингээд та уулна айгүй ийм бүтээлч хүн байна л да. Ийм зүүн совин өндөртөө та энэ дээрээ ингээд айгүй ажил төрөлгээд ингээд явж байгаа. Энэ дээрээ та амжилт гарган гэд бүтээгээд явж байгаа. Тэгээд танд бол угаасаа зүүн совингоор таны дараагийн хүн чи хинбэ гэдг нь та өөрөө мэдрэх юм байна л да. Тэгээд дараагийн харилцаа чинь ер нь ариун холбоо шүү гэдгийг сануулж байна л да. Иймэрхүү жоохон сөрөг зүйлсүүд байгаад байсан шүү дээ. Бусдыг жоохон манипуляц хийгээ, бусдыг хохироогоод байгаа иймэрхүү байдал маань бас байж болохгүй гэдгийг бас сануулж байна. За энэ болохоор message for you гинэ. Чамд өгөх мессеж гэсэн байна. Танд зориулсан мессеж яг энэ мөчид би чамайг бодож байна. Таны хайр намайг гэрлээр дүүргэдэг. Би чамд хайртай гэсэн байна.
Тэгэхээр та энэ гой зүүн совингороо ингээд сайн бясалгал хийдэг ч юм уу тий өөртөөгөө сайн ингээд ажиллаад өгөх хэрэгтэй л юм байна л да энэ хүзэр дээр. Тэгэхээр ариун ертөнц, хорвоо ертөнц танд бас гой зүйлсийг илгээдэг шүү. Та жоохон хүлээгээрээ гээд ийм мессежийг танд илгээж байна. За дараагийн энэ болохоор sexual union гэдэг. Энэ хүзэр яагаад дандаа гараад идэм бол тоо. Нэг нэгэндээ мөнхийн сүн суулгах газрыг хүндэтгээ. Учир нь тэнд та чинхэн аз жаргалыг олох болно гэсэн байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийнхнийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол уулзсан хүнтэйгээ хаанч уулзсан тэр гоё ариун холбоогоо хүндэтгэж яваарай. Тэгээ дараагийн ер нь бол 3 дугаар бүлгийн зүүн бэлэг өндөртэй байна. Тэрийгээ жоохон буруугаар ашиглаад байна. Уулан гоё эхлэлээр ихэлсэн, дараа нь ингээ гоё зүүн бэлгээ сайжруулсан, дараа нь жоохон ингээ буруугаар яваад байгаа. Тэгээд энэ гоё хамтралын ийм гоё хайр дурлалыг цаанаас чи ертөнцөөс чинь танд ингээд илгээж байгаа энэ гоё хоёрын аяг гарч ирж байгаа мэдрэмжээр чинь одоо энэ хоёр ингээ холбогдож байгаа байхгүй юу? Зүүн совонгоор чинь энэ хүн орж ирэхээр байгаа байхгүй юу? Та тэгэхдээ энэ зөв зүйлийг хийгээрээ өөртөө дадал болго. Тэгэд энэ бас айгу сөрөг хүзэр байна л да. Ямар нэг зүйл ч болж бүтэхгүй. Ер нь ингээд гацалтын байдалтай болчихсон. Энэ бас онцгүй хүн байгаад байна. Энэ хоёр ер нь онцгүй байгаад байгаа байхгүй юу? Энэ ингээ гуруулаа. За ер нь бол тэгээд олон сонголттой байна. 3 дугаар бүлгийнх нь одоо тэгээд ер нь жоохон толгой иргэн байгаад ах юм. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ тэгээд амжилт хүсье. Тэгээд лайк, subscribe дараад өгөөрэй манайхаа. Тэгээд та бүхний лайк, subscribe надад тодорхой хэмжээгээр маш их тус тийм болдог шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа.